Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Манай улсын энэхүү хөдөлгөөнд 2006 оноос нэгдэн хүүхдийн эсрэг хүчирхийлээс татгалзахыг уриалж ирсэн. Хүүхдийг зодож шийтгэх нь тухайн үедээ үгэнд оруулж буй мэт боловч урт хугацаанд тархины хөгжил, сэтгээд зан төлөвт нь нөхөж баршгүй хохирол учруулдгийг шинжлэх ухаанаар баталсан байдаг. Тиймээс шийтгэхийн оронд ивээр ярилцах нь хүүхдийн хүмүүжилт хамгийн эерэг үр дүнтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхдийн тарих бол маш эмзэг бөгөөд хүлээн авамтгай биологийн бичигчим. Гэвч зарим иргэдийн хүмүүжил гэж нэрлэдэг алгадах, замдрах, зодож шийтгэх үйлдэлүүд нь хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлдөг байна. Судалгаагаар зодуулж шийтгүүлж бус хайранд өссөн хүүхдийн стрессийн түвшин тэнцвэртэй, шийдвэр гаргалт сайн, айдасгүй, IQ хөгжсөн, сурлах сайтай байх хандлагатай байдаг бол эсвэргээрээ зодуулж шийтгүүлж өссөн хүүхдийн стресс маш өндөр, шийдвэр гаргаж чаддаггүй, амархан сандардаг, айдастай, хит мэдрэг, сурах чадвар бусдаас 40% бага байдаг байна. Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдийн хүсэлд хит амархан бууж өгөх, эсвэл тууштай бус байр суурь баримтлах нь хүүхдийг төлөвшөхөд саадуулж даамжирсаар гар хүрэх шийтгэх нөхцөл рүү хөтэлдэг байна. Хүүхэд ингээл уйлаал, гуйгаал, эсвэл гүжөөл энэ үе дээр нь аав ээжүүд бууж өгөхгүй яг л өөрийнхөө ундаа уулгахгүй гэсэн бол уулахгүй, дэлгүүр ороод машин авахгүй гэсэн бол авахгүй тий. Энэ дээр яг л бат байх юм бол аав ээжийн хэлсэн үг угаасаа үгүйл гэсэн бол үгүй гэдэг ийм баримжаа тогтчихно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол аав ээжүүд ерөөсөө гуугаад олонний өмнө уйлсан ч гэсэндээ үгүй бол үгүй дээрээ тогтож сурах нь байна. Тэгвэл зодож шийтгэх нь хүүхдийг зөв хүн болгох бус харин өөрийгөө хамгаалахын тулд бусдыг мэхлэх, худлаа хэлэх занг нь өдөөдөг байна. Хэлэхээр аав ээж маань шийтгэх гээд байгаа учраас үннээ хэлэхгүй ингээ хэлчихье гэж бодох ч юм уу. Хамгийн түрүүнд яаж энээс молторох уу, яаж аргалах уу гэдэг ийм байдлууд хамгийн түрүүнд одоо хамгаалах механизм үүсээд тэгээд худлаа хэлэх ийм аргыг сонгодог гэсэн үг. За ингээд нөгөө олон дахин энэ маань ингээд батчаад байх нь шүү дээ. Худлаа хэлээд амжилттай олчлоо. Аав ээж намайг загинсангүй энэ арга амжилттай олчлоо гэд бага насндаа одоо зөв буруугаа ялахгүй байгаа учраас ингэсээрэн байгаад ер нь бол тэг шаардлагагүй ч гэсэн худлаа хэлэх ийм зан төлөв тогтоох магадлал өндөр гэсэн үг. Том болсон ч гэсэн. Хүүхэд насндаа авсан энэ айдас буруу хүмүүжил нь зөвхөн тэр үедээ дуустдаггүй. Энэ нь насанд хүрсэн хойноож гэр бүлийн харилцаанд сөрөг загвар болж үлддэг аюултай. Одоо за хоёлаа тий нөгөө дэлгүүр тахта за яах вэ хоёлаа гэртээ орж байгаа учраална гэдэг тэгээ хүмүүсийн өмнө болохоор аваад өгчдөг. Гэртээ орохоор буцаагаад тий загнах юм уу шийтгэх юм уу зодох ингээд ийм замглууд байгаад байдаг. Тэгэхээр хүүхэд юу гэж бодох вэ гэвэл яаж ийж байгаа л энэнийг ахуулчих. Дараа нь яасан ч яах вэ гэж бодох ч юм уу. Эргээгээд болохоор одоо ингээд нэг зодуулаад тэрийг даван туулаад ингээд ахлаар миний биед халтхан зүгээр юм байна гэж бодох. Аав ээж надад хайртай учраас намайг зодож байгаа гэдэг ийм ихтгэл өнөмжлөлт төрчихнө гэсэн. Эргээд энэ хосын харилцаан дээр хүртэл тэ ингэж хандах нь хэвийн зүйл гэж одоо тисэж твчих асуудлаа яаж шийдэх үү гэж энэ болохгүй зүйл гэдэг одоо хэл хязгаараа тавьж мэдхгүй болох ийм эрсдлүүд бас байна гэсэн. Хүүхдийг сөрөг аргаар хүмүүжүүлэхийн сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрлэх, хүчирхийлэгч болох үндэс болдгийг хүний эрхийн үндэсний комиссоос анхааруулж байна. Тиймээс гэр бүл, асран хамгаалагчийн эерэг дэмжлэг, нөгөөтэйгүр төрийн зөв бодлого шаардлагатай байна. Бидний ах эгчийн үед, бидний аав ээжийн үед ч ийм асуудал байсан юм чи энэ бол хэвийн зүйл гэж ойлгодог. Тийм учраас би нэг зүйлийг уриалмаар байна. Эцэг ахсан хамгаалагчдын зүгээс бусдын эрхийг хүнддэг талаар байн хүүхдүүдэд сануулж юмар байна. Тэгэхгүй бол аав нь залуудаа ийм байсан, ээж нь залуудаа ийм байсан, ах нь залуудаа ийм байсан гэдэг энэ зүгээр аман яриач нь өөрөө хүүхдийг сэтэлжүүлээд байна. Хүүхдийн эрхийг зөрчил гаргаж байгаа гэдгийг ухамсарлуулахгүй байна. Тийм учраас гэр бүлийн орчинд энэ хүүхдийн соён гэгэрүүлэх асуудал дээр бас онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзэж байна. Энийг бас тэр хүүхдийн эрүүл хөгжил хамгааллын газар бодлогын түвшинд бас бодлого явуулах ёстой, дэмжих ёстой гэж харж байгаа. Тэгвэл иргэд хүүхэд хүмүүжлийн энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? Хүүхдийг яг нэг хөгжиж төлөвшөж яхад нь задгоосоо илүү чиглүүлж өгөх ёстой гэж боддог. Шийдэж байгаа гэдэг нүуний бие махбодонд ч юм уу тэ сэтгэл санаагаар ерөнхийдөө хүчирхийлэх нь бол айгу буруу гэж би боддог. Одоо хуучин амтан тэр чинь жоох амтны чинь зодож сургана гэж юм байх уу? Тэг болохгүй шүү дээ. Одоо ер нь нивэрээ яриад
ойлгуулаад өөртөө яг туулж харцаал тэгж харцах хэрэгтэй гэж бодож байна. Шийтгэл нь хүүхдийг айлгаж түр зуур дуулууртай болгодогч яагаад буруу вэ гэдгийг ойлгуулдаггүй учраас үр дүн нь ус хонзон худал хэлэх төлөвшлийг бий болгодог. Харин эерэг хүмүүжлийн арга нь хүүхдэд үйлдэлийнх нь үр дагаврыг тайлбарлаж өөрөө шийдвэр гаргах боломж олгодог учраас хариуцлага, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг байна.